талаар бодож үзсэн үү? Зарим ч бодос ихэн байгаа биз. Тавхан. Бид өөрсдийн бодлоо хуваалцах гэж бодлоо. Аха. Сайн байна уу? Та юу хийдэг юм лээ? Энэ багцаал дээр ачаа зөөдгий. Албан ёсоор уу? Тий, албан ёс ч гэж одоо нэг 10 жил зөөж юм да. Та Улаанбаатар хотод тэгээд орж ирээд 10 жил боллоо гэж байна. Та тэгээ хаана оршин суудаг юм? Гүй би нэг аавынхаараа манай аав ээж хоёр салцсан л да. Тэгээ аавынхаараа амьдарч байгаа. Тэгэл энд ирэл байж. Өнөөдөр тэгээд та одоо амьдралаа яаж залгуулж байна? Яаж болгож амьдарч байна? Яг нэг хүний цүнхтэй юм үүрж өгөөл тэгэл болж байна. Тэгээ таныг одоо ачаа тийш ингээ зөөгөөд ингээ явж явах чинь танд одоо гаднаа ямар нэг шахал дарамт хүндрэлтэй зүйлүүд ер нь тохиолдох юм уу? Гүй тохиолж байна уу? Энэ эдэн цагдаа нар нь өртөөсөө явуулах. Яг уу? Цагдаа нар тань. Зодон цахилгаан бороход нь биднээс ямар хүний хулгай хийж байгаа биш. Уул нь шудраг хөдөлмөр эрхэлжил байгаа юм байна шүү дээ. Тий. Тэрний чинь төлөө тэгээ та нартай хариуцлага бодоод одоо зодод цохих ч юм уу. Тиймэрхүү асуудал гаргая гэж. За энэ дээр нь гомдол гаргаж болох юм уу? Гүй гомдол гаргаад тэгэл цагдаа өмөрх юм биш үү? Цагдаа өмөрх юм биш үү? Цагдаа өмөрх юм биш үү? Та гэмтэл бэлтгэл авч ирсэн тохиолдол байгаа юу? Бага. Би хөлөө цагдаад өшгөлүүлээд ийм амир хавдартай болтлоо өшгөлүүлж ирсэн. Таны өөрөө ч одоо боловсрал мэрэгжил юу вэ? Боловсралч яах? Фото зурагчийн мэрэгжилтэй хүн шүү дээ. Одоо таны төвчний амьдралдаа улсууд одоо ер нь энэ төмөр замын багцаалын навир бол нэлээ их харагдах юм байна. Тийм, зөндөө байгаа. Энэ улсууд одоо бүгдээрээ л эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суугаа бас нэг хаяг адресгүй. Энэ гудамжны улсууд одоо гэж хэлж болно те тэднээс бол. Тий. Энэ улсууд бас тэгээд арх ууж байгаа нь бас их юм шиг надад санагдаад байна л да. Гүй үнэ. Биднээс архиа уун хоолоо идэн тэгэл шин юм байх. Тэгээд 10 дугаар сарын 1-нд гэх чинь бол ууг нь бол сар үрийн одоо эхний өдрөд арх худалдаалах бай гэж хэлдэг шүү дээ. Тэгэхэд л одоо согтуу улсууд бол маш ихээр явж ирсэн. Үнэ. Тэгээд энэ арх худалдаалагдаад байна тийм үү? Тий, худалдаалж байгаа. Тэгэхээр энэ хуулиуд мөрдөгдөхгүй. Тий. Одоо дэлгүүртэнд зарддаг юм шиг байлаа. Тэгээд тэр нэг давуу шуугаар бүтээчээ тэгээд худлаа цаанаасаа гаргаж өгөөл зараад тэгээд энэ шагээ гэдэг юм одоо гар дээрээс бас энэ сувтруулах ундаг бас худалдаалаад байна. Тийм үү? Тийм ээ. Ядуу үний арх гээл биднээс аваалаа уучдээ шүү дээ. Ядуу үний арх гээл биднээс аваалаа уучдээ шүү дээ. Одоо тэр нь ямар шүүх юм байх вэ? 1500 төгрөг байдаг. Тэгээ эрүүл мэнд талаасаа одоо хохир нь хордохгүй гэж айхгүй байна. Гэхдээ одоо айгаад яах вэ? Нэгэнтээ л ийм амьдралаар явж байгаа улсууд. Өнөөдрийн одоо энэ Монголын нийгмийг та өөрийнхөө үгээр одоо шүүмжлэх та юу гэж шүүмжлэх вэ? Гэхдээ ер нь хэцүү л байна дөө. Ядуучуудаа харж үзэхгүй л биш үү? Тоохчгүй. Тэгэл нэг арх үүчээ согтуу явж яхад нь авчаал архины эмчилгээнд хийчих. Тэгээд эмчилгээнд очиод эмчилэгдээд гарддаг юм уу? Гараад ирээл нэг хит онол эргээд ууж байгаа шүү дээ. Тэгээд тэднээс архинаас гарсан хаана вэ? Гараагүй. Цагдаа нар одоо та нарт одоо жишээлбэл их шахал дарамт үзүүлдэг гэж байна. Цагдаа нар ер нь шудраг ажилтдаг уу? Та энэ тал дээр юу гэж бодож байна? Би бас л цагдаа нар дээр бол жоохон гомдолтой л үйдэг. Яагаад тэгэхээр нэг хэдэн төгрөг хийх гээл ингэж явж яхад мөнгө төгрөг нь хурааж явна. Тэрийгээ тэгээд улсын бүртгэлд оруулж
авдаг юм уу эсвэл хөвдөө завшдаг юм уу та мэдгүй тэр. Өвдөл явж. Хүмүүс бол мэдээж ачаа бараагаа одоо мартад санаж хайж гэж явдаг л баг. Тиймэрхүү юмнуудыг та олж авч исэн эсвэл хөвдөө авч хэрглэж исэн тохиолдлууд өдр байдаг уу? Гүг тийм байхгүй би зүгээр оруулаад өгдөг. Аа. Оруулаад өгдөг хэсэг рүү. Цагтаа дээр үү? Тий. Тэрийг тэр оруулж өгсөний чи хариуд танд одоо яах вэ? Тал шидлэр хэлээ өгнө. Тал шил арх өгчээсэн. Тий. Тэгэхээр чин тэр оруулж өгсөн зүйлсээ чи бол одоо хүлээж авсан цагдаа нар хөвдөө авсан гэсэн үг тий? Тий. Өвдөл авч. Биднээс цаашаагаа тушаана гэж бол байхгүй шүү дээ. Одоо нөгөө сайхан юм амлаад гараад ирсэн одоо нөгөө улсын хурлын гишүүд маань байгаа шүү дээ. Бид нэр одоо үнээр тэр ярьж хилцсэн тэр зүйлсүүдэд хэрэгжүүлээд иргэдтэй хурж ажиллаж чадчихэв үү? Танд тэр гэж чадахгүй байна. Би чадахгүй байна гэж бодож байна. 70,000 цаас авдаг л гэсэн. Өнөөдөр 70,000 аваачихгүй, зээчгүй. Сүүлдээ 10,000 цааслуулсан. Эхлээл бахан сая 500 сая мянга байлсан. Энэ одоо тэр хаана ч байгаа тэр мэдгч юм алах. Яг дээгүүрэл ямар ч байсан их хурлын гишүүн болоод юуны дарга марган бол тэгэл гараад ирцэн. Тэгэл бид нарыг мартцсан. Элдэгжил боддог. Одоо сүүлдний оюун талгаамалгаагаар нэг бахан болсон толгойд нэг бахан ашигласан юм хийж байгаа. Одоо тэр оюун талгааных нь баялаг нь хаач яваа бүүм. Иймэрхүү л амьдралтай. Хожаанар бол ерөөсөө Монголын хамаг юмыг зөөгөөд аваад дууслаа гэж би бодоод байгаа байхгүй. Одоо Монголын одоо өнгөрсөн үүх түүхийг одоо говьулж байна. Олон улсад одоо тэгж сурталчилж одоо таниулж байна тийм үү? Тэгэл одоо нөө үнэтэй цайдаа газрын баялаг одоо юу гэдэг нүүрс, чулуу, алтман одоо бүгдийн зөөж байна. Одоо тэр одоо хог хаягдлыг хүртэл одоо зөөгөөд тий? Одоо Эрдэнэтээс гарсан жонш Эрдэнэтээс гарсан одоо зис молибдээ нэг мөхтөнгийн ихэнхийн л ер нь хужаа руу гаргаж штт. Тэгээ Эрдэнэт бол ердөөсөө хужаа нар бол штт маш их байна. Энэ хужаа нарыг л энэ Монголоос гаргах хэрэгтэй. Одоо даяар Монгол гэдэг хөтөлбөр байдаг штэ. Одоо өнцгөр үзэлтэй залуучуудын хөтөлбөр байдаг. Тэднүүсийн одоо хилдэг зүйлс хийдэг ажил нь зөв гэж бодож байна. Оо зөв. Это зөв юм байна. Үнэхээр цаанаа тэрнийг хэрэгжүүлэх гэхээр зэрэг дээд талдаа их том нулаа байна би бодоод байна. Тэгээд одоо манай Монголд бол одоо энэ ядарсан ядуурчуудаа тэгэл заримдаа харж үзэх гээд чадахгүй л байх шиг байна гэж боддгийн зүгээр яг чадаад тэр оюун талгаамалгаа өөрснийхөө тэр ярьж хэлсэн амлалт нь хүрэл тэр мөнгө цаас нөгөөл ингээл янз бүрийн болоод ирэх юм бол бас Монгол хүмүүний талгаад бас юм бодогдно л та. Тэгэхээр тэр тийм юм байхгүй ингээд өөртөө дээгүүр нь хуурч гал ингээд биднес ч одоо тэр хэлмэгдэл яг таваад угаал энэ доогоод угаал гэл нэг өрөөсгний ажил хийчихэл тэгэл байж штэ. Өдөрт бол ер нь баг халуун хоол баг ховорж штэ. Нэг оройхонтой нэг ганц 2,000 заас олдол тэргээр нэг халуун шүл авчтэй тэгэл явж байна. Амьдрал яг л тийм. Тэгээд яг энэ залуучуудаа сүлүүд нэг мөнгө цаас олдохгүй ажил хөдлөн болдохгүй болохоор харигталт нь их явж штэ. Тэгээд одоо өнөөдөр өвдөөлөлтөө маргааш ихдээ босоод ажил байхгүй чи яг нэг хэдэн сав төвлөө тэрнийг адашаалаа тэгээд өргөөр арих болж штэ. Өөр малгай штэ. Тэгэхээр чинь ч олон нэмэгдэж аригчид нь олон нэмэгдээд штэ. Тэгээ өөрснийхээ халаад байна. Залуучууд. Бидний хувьд бол одоо нас болцоо. Хамаалга зүгээр сайхан айтайхан шиг нэг харуулд ажиллаж гисэн, ижир ажиллаж гисэн олоод хийчихвэл бид нар амьдрал яа. Хүүхдлээ. Бодлоо хэлж дэши гарчхад өөрснөө байцхад доошоо хэдийг дараадах бол онцгой санагдаж байна. Нэг байх юм боддгийг. Тийм учраас миний төрийн хилжүүлэнгүүд бас ухаантай юм чинь ухаарад ард түмнийг нэг ямар хөө амьдралтай явж байгаа гэдгийг нэг эргэж харах болсон бахаа л. Тэгээд хараач ээ л гэж би хэлж л байна.